За бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн зочноор манай Од клубын гишүүн гэх үү. Үүсгэн байгуулагч гэх үү. Аль нь чамаагүй дээ гишүүн л гэсэн дээ. Соёнбаахтайгаа ярилцах гад ингээд уулзсан байна. За Соёнбаахтай энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн хүргэе. За хүлээлгсэн дуушлаа. Хүмүүс хотын байгаа байдал л ийм байна гэж. Нэлийн хүлээлгэж ирсэн байгаа. Төгжил гацж байгаад ирсэн байгаа. Тэр нэг хоцор хаймар дург байхгүй. Сая үнэхээр би google нэр. Өөргөө шоглоод байжлаа. Яг би зөв өмнөх чиний подкаст үзэхэд бас айгуу гоё ингээд зэгцтэй. Би нэг тийм зэгцтэй ярьдаг хүн биш шүү. Хамаагүй тэр тэгээд зүгээр нөгөө залуучуудыг бас татах үүднээс бүгд хоёул нэг тийм амар ингээд тийм ингээд нэг юм хайрцагцсан ярихгүйгээр. Тэр би бас зүгээр нэг ирж явахдаа бодсон. Арчлч нэг дөрөнд тогтдог гэдэг ба шүү дээ тийм. Нэгдүгürt нь хууль тогтоох тэгээ хэрэгжүүлэх шүүх гээд дөрөвдөх нь иргэний нийгэм. Нөгөө хэвлэлүүд гэж буруу ярьд юм лээ. Иргэний нийгэм буюу иргэдийн ингээд нэгдлүүд төрд нөлөөлөхийг хэлдэг юм байна. Тэгэхээр чиний бас энэ хийж байгаа подкаст бол арчлын нэг элемент юм байна да гэж дотроос бас юу дээ. Надаас лав дээр юм байна. Ямар ч яриад тийм. Бас үзэл бодол яриаг хөрөнгөд маш чухал юм гэж бодож ирлээ. Тэгээ өнөөдрийн дугаар яг уу бас нэг гоё Монголын үндэсний том баяруудын нэг наадам болгоч. Наад би яг үлдээд тохсож байгаа юм дугаар байгаа. Тэгээ уул нь Соёнбаахыг гоё Монгол биелээ үсэд. Бишээ цамцаан үсэд ирсэн чи ирээг байна. Тэгээ би үсэд ирсэн. Нэг гэхдээ нэг жижигхэн стори ярих гээд наадмар хүмүүс ингээд нэг аим дээлвэр өмсөд явахаас илүү надад бол аюу гоо тийм чөлөөтэй тийм наадам гэдэг чинь нэг аюу богинохон хугацаанд монголчууд нэг юм жаргадаг үе шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө манай үе нэг удаа хүмүүс нэг хүн аюу магчаас авах аюу тийм дараахан байна. Тэр нэг юм нөгөө богино ханцтай цанц өмссөн. Тэгэхээр би бас нэг хэрэгээр нөгөө юм өнгөлөг бодуулах хүмүүс ч ирсэн. Яг л зүйл биднээс илүү гоё тийм чөлөөтэй байх хэрэгтэй юм лээ. Тийм тийм. Аюу чөлөөтэй байх хэрэгтэй. Одоо энэ Монгол цамц яг үүндээ жоохон тохгүй байгаа шүү дээ. Тийм энэ бол одоо жишээ солоо сайд нэвтэрдэггүй те. Тэгэхээр магадгүй биднээс материал өөрчлөлтөг ч юм уу. Нэг тиймэрхүү юм бас хүмүүстээс уриалах гээд хитрхи одоо ингээд юу гэдэг наадмаар дийл өмсчээл те хэрэг зүүчил явж байгаа юм бас нэг бодлын гоё юм шигнээс өөртөө аюу төвхтэй. Тэгэхээр биднээс амьдрал чинь аль болох төвггүй сайхан амьдралыг зорддог шүү дээ тий. Тийм утга хэрэгэд гисэн шуучлаарай. Тийм энэ нэг уламжлалсан арай жоохон юу лээ. Хүнд нэг юм мөннөө зах. Тий хичээл болчихсон. За тэгээд яг нь миний подкаст ер нь эхлэл нь бол ингэж явдгийг. Одоо манай зочдууд байна шүү дээ. Зочдтой ерөнхийдөө бол танилцаад хэлдэг. Тэгэхээр Соёнбаа гэдэг хүнтэй эхлэжсэн бас танилцмаар байна. За миний хувьд бол таныг таньж байгаа. Тэгэхээр маш олон хүмүүс бас таныг ингээ үзэх бах. Таньдаг хүмүүс нь ч үзэх бах, танихгүй хүмүүс нь ч үзэх бах. Хинжин дараа ч үзэх бах тийм. Тэгэхээр нэг Соёнбаа гэдэг хүн нэг одоо мэрэгжил боловсролын хувьд тэ жишээлбэл за нутаг ус ярив хоёул нутаг ус аваас яри гэдэг ч юм аа. Иймэрхүү байдлаар ингээ яриаг өргөжлүүлээд яваад байна. Тий. Би ч нэг сонио тоглоомор гэдэг Москвад хийгдээд тэгээд булган төрсөн байхгүй юу? За булганы гал. Тэгэл Улаанбаатарт өссөн. Тэгтээ аавгаа даах юм бол дундгуу гэж боддог. Тэгтээ юу гэдэг ингээд онц төрсэн газар хэвэл яг одоо энэ тий хороол баггүй. Нэгдүгээр ангид хороолын 47 сургуулиуд одоо энэ хүн дэгаа сургуульд анх орж исэн. Тэгээд төгсөхдөө болохоор өсвөрийн зохион бүтээгчдийн ордон гэж байдаг тий. Залуу техникчдийн ордон гэдэг. Тухайд Вундеркин сургууль гэж байсан. Тэрийг 2001 онд төгссөн. Тэгээд хангахын одоо намайг ирсэж орж байхад эрүүл мэндийн шинжилгээ их сургууль гэж байсан. Одоо анагаахын үндэсний их сургууль юу те биш ээ. Анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийг төгссөн хүний их хэмжээ мэргэжилтэй. Тэгээд сүүлд Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуульд эрх зүйчээр төгссөн. За бас давхар. Тийм. Тэгээ яг хуу тэгтээ одоо юу гэдэг төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзсэн. Ажил үзэн яддаг. Тэгтээ аль болох одоо юу гэдэг нийгмийнхаа одоо манай нийгмийн хамгийн гоё юм чинь шагнал гэдэг хүмүүс аяг хошуурж байна те. Яг тэгтээ бас нөгөө 60 оных нь би нэг одоо буруутахгүй байгаа 70 оных нь ч юм уу те. Биднес 80 оныхны үед бол
20 нас хүрэхэд 90 он биш 10 нас хүрэхэд 90 он болчихж байгаа шүү дээ. Тэгээд биднээсийн олж байгаа орлого биднээсийн шагналж бий бол боддог байхгүй. Бусдаар төрөөс шагнал гардаг нийгмийнхэн биднээс бол биш гэж боддог. Тэгээ яг зүгээр багадаа яг л нөгөө игнэл амьдралаар тий. Өссөн одоо манай авч нэг ерөөсөө байсан зүйл болохоор намайг тийм юу гэж боддог шиг нэг тийм баяа айлын. Одоо хунт ажил нэг шүү дээ. Манай нөгөө намд ч нэг энэ хунтааж их ингээд дарга нарын хүүшээ тий. Дарга нарын хүүхдүүд гээл тий. Би болохоор бүр тийм дарга нар гэдэг мэдрэмж баг авч байгаагүй баг ичдэг аавын нэр эхлэхэж ичдэг тийм л хүүхд байсан. Тэгээд яг хуу нийгэмд ингээд угаасаа хүний нас нэмэгдэд ингээд явах одоо хэрээр нийгмийн ингээд өөрөнгөсөн мэдрэмж хүрээлэл ингээд нэмэгддэг тий. Тэгээ яг сүүлийн дүүдийн Ардсан намч 2016 онд ялагдсан. Ер нь бол Ардсан нам нэг ч удаа ялж байгаагүй гэдгийг би бол байнга эхлэх хүсэж байгаа. Ялна гэдэг маань улсын хурлд олон голоод тий өөрсдөө 100% бодлоо илэрхийлсэн одоо засгийг бүрдүүлж явах эхэлдэг. Ардсан нам бол хийж тэгж байгаагүй. 3 удаа ялахтаа дандаа ившсэн байдаг тий. Тэгээд 16 оноос хойш ингээд би ч одоо ч 40 хүрч байгаа гэж бодохоор 12 жилийн өмнө ингээ хувийн юм эхлээд явсан байхгүй. Тэгтээ ингээд анх бизнес эхлэхдээ ингээ барилга руу анх ороод яг хөдөлтөө мөдөлтөд зөндөл юм эхэлсэн л дээ. Тэг ингээ явах тусам яг ингээд ардын намч гарч ир бүх юм ингээ амар гоё хумайл базаал тий. Шат дараал болгон дээр ингээл авилгал нэгсэн маягтай ч гэдэг юм тий. Хүн цуслуудыг. Тэний бүр ингээд үзэх тусам ингээд үнэхээр твч чадахгүй байгаа байхгүй. Тэгээд гадны улсууд ер нь зүгээр яаж ингээд нийгэм нь ингээд хөгжиж явдаг гэхлээр ирээдүгөө бодсон хүмүүс энэ улсын төлөө одоо юу гэдэг нь тий өөрийнхөө төлөө тэмцэж явж өөрчилдөг гэдэг нь би амар дуртай байхгүй. Тэгээд манай од клубыг хүмүүс нэг сайн мэддэг баг. Open democracy гэдэг. Тий би одоо бас ингээд танаас бас надад асуух нэг асуулт хэсэг л дээ. Тий тэгээ яг тэгээ нөгөө хувь тавилан гарч идэм үү. Яг зөндөл ингээд улс төрийн бюрийн одоо яг Ардсан нам руу та хизээ яг холбогдож байна. За мэдээж за одоо таны одоо аавыг бол би бас сүүлдэл энэ од клубд орж ийл мэдсэн баггүй таны. Хүмүүс бас зарим мэдхгүй байна шүү дээ. Наран цэцэлтгой гэдэг. Тий одоо баг мэддэг хүн цөөх хүмүүс юм байна. Гэтэ яг түүх мөх үзүүл байж байгаа тий. Тэгээ наран цэцэлтгой хүү шүү. Та чинь айлын хэдтгэн юм бэ? Том нь 2 том байхгүй. 2 дүүтэй. Манай аав чинь 57 онд төрсөн байхгүй. Тэгээд 75 онд 10 жилийн төгсөөд Москва руу явсан. Тухайн үед энэ чинь монголчугаас Москваас өөр Оросоос өөр нөхөргүүлэл л шүү дээ. Тэгээд хэдэн соц орн руу явдаг, эсвэл Вьетнам явдаг, тэгээд эсвэл Куб явдаг. Тэгээд яг тухайн үед олсон одоо хуваар нь Москвагийн газар зохион байгуулагчдын сургууль гэж байдаг. Тэрний одоо хуваарийг аваад явсан. Тэгээд ирээд хөдөө аж ахуйн яамд ажиллаж байгаад 90 он болоод Инүш дарга гэж байсан тийм. Одоо Инүшийн гудамжиж явдаг шүү дээ. Инүш дарга 2 ардчлаас 2 залуу авч бэлдээ гэсэн юм л. Яг бас нэг бодлын их сайхан сэтгэлтэй юм байна. Тэгээд Бууралгаан гэж юм байсан. Мэдэх тий хүмүүс. За би мэдэх. Тэгээд Бууралгаан хоёрыг манай хоёрыг өөр дээр авсан. Тэгээд аав болохоор газрын алба гэдгийг анх байгуулсан. Нийслэлийн газрын албыг анх байгуулуулад тэгээд өөрөөр нь толгойлгоод ингээ явж байгаад тэгээд анх чинь 96 онд арц албан ёстой ялдаг шүү дээ тий. Тэгэхэд ерөнхий сайдын сайхан гоё аж таарад тэгээд нэг юу гэмдэ олох болоогүй гэж хотын захирагчаар нэг үүрэг гүйцэтгэгч бараг жил явуулсан байт. Тэгж нэг 3 жил ажиллаад яг анхны хотын дараа байхгүй Ардсан намаас шүү дээ. Тийм. Тэгээд хүмүүс энэ тэрийг нэг ярьдгүй юм. Заримдаа нөгөө нэг хизээш баг Батүл дараагаас өөр хүн байгаагүй гэж яриа. Тийм. Энэ бол тийм л одоо зөндөө пост руу яваад хамгийн хэцүү үед нь хөрх амтан байсан. Тэгээд яг тухайн үед нөгөө 96-2000 оноор Ардсан намын ингээд хоорондоо жоохон ингээд муудалцсан гэх юм уу, туршлага гуйцсан ч юм уу. Эсвэл ардын нам бас өмөлсөн юм билээ л тий. Манай ардын нам ахны нөгөө муу байх тусмаа сайн говийн одоо нэг арга л тий тактикаар хооронд нэг шахалж байгаад дөрөв ерхий сайд солигдоход нэгэнд нь нэг жил орчим ерхий сайд хийсэн. Маш хэцүү үед хийсэн тийм л хүн байдаг. Тэгээд яг зүгээр манай бол би нөгөө хөшөө босоод нэг үг хэлчихсэн. Энэ манай хөшөө ингээд босч байна тий. Хэрвээ манай улс төрч гэж ярих юм бол энэ цаг үеийн улс төрч хүн байгаагүй. Манай авыг
одоо юу гэдэг зүгээр энгийн хүн байсан гэсэн тийм утгатай хэлсэн байхгүй юу? Ингэж хэлсэн. Одоо цагийн улс төрчдийг улс төрч гэх юм бол манай юм байгаагүй. Би тиймэрхүү утгатай хэлсэн юу гэхээр зүгээр аюу тийм өөрийнхөө үзлүүдэн төлөө ажлаа аягүй сайн хийгээд явж ирсэн. Тэгээ хувь заяагаар хувь тохиолоор гэх юм уу тийм олон жишээл хашсан. Гэхдээ зүгээр миний одоо юу гэдэг манай legacy гэж ярих юм бол хамгийн монд юм хүний ялгадаггүй гэдгийг хүмүүс аягүй их тийм одоо ошоод гэх юм уу хайрладаг байхгүй юу. Танаа авч ингээд зүгээр явж ирсэн ерөөсөд байсан ирнэсээ миний тамирс ингээд татчихсан ч гэдэг юм тий аягүй сонио. Хөдөө очингууд ингээд айл голохгүй буучдаг байсан ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө тэр нь бол яг хувь хүний чанараар одоо яг улс төрийн мөн чанар гэх юм бол манай үнэхээр одоо шалах гад ч гэдэг юм уу муулах гад юм болдгоо. Одоо манай авч газаад дарга байсан шүү дээ тий. Тэр Улаанбаатар хот ч баг хоосон байсан шүү дээ. Тэгэхэд би анх барилгын ажлаа хийхдээ хүнээс газрыг одоо зээлээр хоттож авч хийж авч шинэ байгаа байхгүй. Тэг хүмүүс ингэж ярьдیں۔ Тийм газар өнө ийм газар манай ямар ч газар байхгүй. Тэнгүүд хүмүүс танаа авчин тэнэг байсан юм гэдэг байгаа. Тэг баг тэр нь ч баг тий илүү одоо амар амгалан байдаг байхгүй. Тий. Тэр нь илүү баг бахархалтай гоё. Ер нь тийм л байх ёстой. Уг нь бол тийм. Тэгээд яг хоо тухайн үед ингээд айгүй олон юм би юу гэдэг ярмаар байгаа ч гэсэн цэвэрхэн байх нь айгүй тийм юу юм бэл. Том эрх мэдлэх юм хүч чадал юм бэл. Тэгээд сая зүгээр ингээд баярмаа гişүнээр харж штэ. Бүгдийг ингээд тоос нэг өөд ингээд харуулад сүлд яаж чадахгүй болов тийм биз дээ. Тэгээд дуудаад тавах ч юм болтохоор байлаад тэгээд ингээд сүлд за хаяа гэд хайж штэ. Гэтэл зүгээр жижиг асуудалтай юм байсан бол одоо ингээд барьцаалагддаг ч юм уу те. Сая ингээд 42 гишүүнээс 3 хүн гарч зурж штэ. Тийм юм. Тэгэхээр үлдсэн 39 бол нэг тодорхой хэмжээний айцтай байна гэсэн үг штэ. Тэгэхээр би бол аавынхаа том legacy-г бол одоо чи боддоо Улаанбаатар хот 92 оноос эхлээд цаашин баг юунд бас газар албаны тий дараа байсан байхгүй. Газар албыг үүсгэн байгуулсан. Анх ингээд Улаанбаатар хотын газар албаны түүхийг эхлэх нь Нарзалд дарахтай эхэлж байгаа. Дараа нь Даваатар энэ бас ангийнх нь хөлт байхгүй. Гэтэл энэ хоёр хоёулын нэр дээр нэг ч газар байхгүй. Тэгээд ингэж явж байгаа барилгын яам ерөнхий сайд болоход тендерээр авсан ч гэдэг ховчлаар авсан юм байдаг. Энэ бол цэвэр одоо манай аавын өв гэх юм уу тий. Үнэхээр би бас бахарч явдаг юм тэр л байгаа. Гэхдээ одоо юу гэдэг нэг лам хэлсэн мэт. Энэ цагийн хүмүүс намайг харах юм бол би галзуу. Энэ хүмүүсийг би харахад бол энэ хүмүүс надад галзуу харагч юм шилдэг байхгүй. Тэр шиг одоо хүмүүс ингээд тухайд аюул олон хүмүүс ам асуужсан байхгүй. Авч тэнэг юм яагаад газар авч болдгүй тий. Яагаад юудан том ингээд өмчм хувцлаар юм авч чадаагүй баг л жоох арчааг юм шиг гэдэг. Одоо ингээд харахад бол үнэхээр одоо энэ цаг үед хэрэгтэй улс төрийн өв байсан харагдаж байгаа. Ер нь бол одоо яг улс төрч гэдэг хүн бол яг л тэр зарчмынхаа хүрээнд л тэгж л ажиллах гэсэн. Энэ бол нийтийн эрх ашиг гэдэг юм уу эсвэл яг нэг хариуцсан одоо өөрийнх нь албан тушаал ш тэрнийхээ хүрээнд л ер нь ажиллах хэрэгтэй шүү дээ. Одоо Монголын улс төр бол бас хэцүү болж байна. Одоо жишээл одоо хотын дарга маа одоо манай байгаа хотын дарга яриул бас амар том асуудал ярих. Жишээлбэл өнөөдөр яригдж байгаа зүйлүүдийг ярих те хэдэн одоо 1 км замыг баг 6.1 км замыг 140-оор тэрбум хүмүүс тэнэг бодоод юм оруулж ирж байгаа жишээ нэ тий. Тэгээ одоо Алтайг дарга чинь ингээд олонх болов шүү дээ. Олон болж гарч ирээд нэг махантай тий нийлээд нэгдсэн газар байгуулад баг Алтайг дарга чинь богино хугацаанд ажиллахдаа 1.5 тэрбум доллар боссон байхгүй. 1.5 тэрбум доллараар юу хийсэн бэ гэхээр холбосон ингээд холбогдоог байсан бүх аймаг нэгдүгээр холбосон тий. Цемент үйлдвэр холбосон. Ахаад дорнодын цахилгаан станц энэ 3 дахь цахилгаан станц өргөтгөлчлөө тий. Ингээд дархны цахилгаан станцыг бас холбосон. Биш өргөтгөж нэмэгдүүлсэн тий. 888 аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн одоо чиглэлээр зээл авсан байдаг байхгүй юу? Тэгэхэд өнөөдөр Нямбатар оруулж байгаа юм 920 сая доллар гэж байна шүү дээ. Чи бод 920 сая доллар. Энэ ингээд тооны ингээд мэдрэмжээ алдсан байгаа байхгүй юу? Тэ? Одоо тэрбум гэдэг мөнгө бараг бохны мөнгө шүү. Тэгтээ араа нэг юм байгаа. Хамгийн шижгийн нэг юм байгаа нь юу гэхээр яг хөө хятадын төсөвдөр ажил хурцах зарлагд 10 байдیں۔ За. Албан ёсоор. Энэ бол авилгалын мөнгө. Африк руу яг үнэндээ ямар ингээд юмор явдаг вэ гэхээр ажил хурцах зарлал гэдэг нийт одоо чинь сая доллар байх юм бол сая 100 мянган доллар болгоод 100 мянган доллар нь 10% нь авилгал гээд хурцсагдаг.
зээ. Яг хуу судлаач үзэхдээ ингээд хятадуудын тэр нь бас ингээд аюу ажлыг хурцсагч гин гэж үзэж байгаа. Магадгүй зүгээр миний хардлагт шүү. Чин хятадын аюу том корпорац төрийн өмчт компанийн зургийг хийсэн юм лээ. China баг юу чинь те. Константин гэсэн нэг хятадын том компани. Тэгэхээр тэр монголчуудаас ингээд аливал ахаар баг азарч штэ ер нь бол монголын жижиг юм чинь те. Өнөөдөр ингээд хаана бэлэн мөнгө явж нэх юм бол ойлгомжтой л байгаа штэ. Одоо хин хаана хэдэн төртүүд нь баг жижигхэн зах зээл мэдэгддэг учраас баг би бол хятадуудаас авирал авах гад тэр сэлб төвийг хийлээ те. Чи боддоо 500 сая долларын бондыг хотын төсвийн ирээдүг те орлогыг барьцаалаад бонд босгочоод хятадуудаар нөгөө сэлб төв нь хамгийн ингээ хоржоонтой нь шүү дээ те. Батүл даргын 9 жилийн өмнө хийсэн ажил байхгүй. 9 жилийн өмнө хийсэн тэр ажлыг 9 жил гацааж нэгдүгürt ард байна. Яагаад гэхээр Мегамбийн инх бол гэдэг хүн ерөнхийлөгч болж өрсөлдөх юм бол Батүл гараад иж магадгүй тий. Тэгэх юм бол энэ ажлын унгаа гээд бүх ажлыг Суу Батүл гэдэг хүн хийсэн. Би Суу Батүл гэдэг хүний бас таньдаг. Намайг таньдаг. Гэхдээ үнэхээр бодтой хүн тэр. За ингээд явж байгаад 9 жилийн дараа нөгөө Батүл дараа юм хөдлөх гээд тэгшээс Монголын бүх аж ахуйн нэгжийг орох ямар ч боломжгүй болгож байгаа. Тийм бүх 460 тэрбумын багцаар зарлаж байгаа байхгүй юу. Тэрнийхэн 30% дээр нь тийм үү 30%-ийг ингээд байршуулах хэрэгтэй юм билээ шүү дээ тийм. Хэдэн ч вэ. Тэнгүүт тэр нь ямар ч хангах боломж байхгүй. Монгол компани. Манай компани руу яриад ингээд манай борлуулалт хийсэн чинь Дмашин хувьцааны хэлсэн компани гэхгүй. Зөвсрөл 5 тэрбум лаа шүү дээ гэж байгаа. Тэгэхээр манайх чинь орох ямар ч боломж байхгүй. Консорциум болж авах юм байхгүй. Энэний цаана яг тэр саяны 10% авилгал тий. Одоо ингээд бүх юм хятад руу явуулж шүү. Одоо бас тэр 226 тэрбум тий төгрөгөөр нүүрс авах гэж шүү дээ. Тийм нэг кокссон нүүрс гэдэг байгаа шүү дээ. Ахаад саяны энэ зам юу болоод байна юм? Тэгээ одоо баг нөгөө буруу рүүлтэй машины хориглоо хятадаас машин олддог байхгүй юм шиг байна. Тэгэхээр ингээд зүгээр биднес нь зүгээр ингээд явд ингээд хараа ингээд би бол ингээд бааж ялч юм ингээд өгөх үздэг л дээ. Яг хаяа нэг жим хийдэг багтаа ч юм уу. Ингээд аюу гой ингээд маацаад явдیں۔ Тэгээ хүмүүстэй ингээд хахлаар ус төрчих яах юм бэ гэдэг байхгүй. Гэтэл чиний амьдрал чинь ингээд хараа. Чиний амьдралыг тэр хүмүүс ингээд там болгож байгаа чи ингээд зүгээр тэнийг юм шиг ингээд тэ өөр юм яриад маацрал юу хаагүй хүмүүс тамаагүй гэлээ. Одоо манай нэг лам багш байхгүй. Бэлэгтгөөч юм бас их үнэн юм хэлсэн шүү дээ гэж аахгүй. Яасан өвөл болохоор хөтөн болдог чи их үнэ үгтэй. Одоо нөгөө жишээгээр ярих юм бол өвхөл ирнэ гэдэг чинь хэлэхэд юу гэдэг би өвөхгүй гэж бодож болохгүй шүү дээ. Тэгээд энэ шиг өвөл ирнэ гэхээр хөтөн болох юм чинь эртэн дулаахан хувцас өмсөё гэдэг ч юм уу те. Тэгэхээр бодиттой юм бид нэг бодиттойгоор харж дүгнэх юм бол асуудлаа ойлгоно те. Үнэхээр чиний ирээдүйд чанд хамаагүй болж ярихгүй ч болно шүү дээ. Мөн үү? Тэгэхээр би бол чиний хийж байгаа подкастын гол утга учирыг бас ингэ 50 100 үзлээ гэж бодоход тэр хүмүүс дотроо бас юм бодож аавна. Нэр юу гэлээ те. Тэр хүмүүс цаашаа хүнд нөлөөлнө. Тэр нь ч нөө butterfly effect гэж үүдэг шүү дээ те. Нэг жижиг хөдөлгөөнөөс эхэлдэг те. Чи сая улмаг ингэ зүгээр бахт нь оролдог байсан бол те. Яг глобал байж л авах байсан бах минь бодлоос те. Тэг ингэ толоод ирж байгаа. Тэгэхээр чиний ирээдүйн чинь хүмүүс болж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй гэж би хэлэх гээд байна. Зөв. Тэгээд бид нөгөө танаас нэг асуулт асуусан шүү дээ. Тэр нь ачсан намтаа за хоёлаа сая танаа аавын талаар бас нэлээд ярьлаа. За тэгээд мэдээж саяны процессүүдийн нийслэлтэй болоод байгаа процессүүд ярьлаа. Ер нь таач одоо яг өөрөө одоо хувь хүн шүү дээ. Хувь хүн өөрөө яаж ус төртөө холбогдоод ачсан намыг. Энэ ачсан намыг бас яагаад сонгоч вэ? Гэхдээ аюу инээдтэй юм ярих зүгээр ингэжсэн. 2008 7 манай өнгөрсөн. 11 сард өнгөрөөд тэг 8 онд би Дундгой аймгийн Ардсан намын хорооны гишүүн болж орж байгаа. Ерөнхийдөө анх удаа. Тэгэд яасан бэ гэхээр би тэгээд Ардсан дорчлогч манай нэг таньдаг ардын нам нөхөр яаж байгаа юм бэ? Тэгсэн чинь нэг меган бинх болтгоо чинь бас аавыг хүндэлт юм л да өрхөө. Нөгөө хотын дарга аав байж байгаа ерөөсөд болоо явцсан шүү дээ тий. Меган бинх болж араасны хотын дарга хийж байгаа ерөөсөд болсон шүү дээ. Нөгөө болгон сүлтэй мөлтэй гэж ярьдаг байхгүй. Та наав ч аавыг хүндэлт гэж маа намын дараа ухчих маа нам бохоо. Тэг зүгээр ингээд
тэр хүний нүдэнд бол ингээд би бол нэг юм ашигтай юм харж явах хэрэгтэй юм шиг магадгүй хүмүүс тэгж боддог л байна. Тэнгүүд нөгөө итгэл үнэмш гэж угаасаа байж түнд. Яг тухайд миний итгэл үнэмшлийг ингээд үзэх юм бол өнөөдрийн үеийн 20% байсан ч гэсэн цаад итгэл үнэмшлэл би хэзээ ч үгдээ одоо ардсан үлсэн сухарна гэж бол байхгүй байхгүй. Ер нь бол хамгийн адаг жишээ нь 104 жилийн түүхтэй намд одоо ороод тий нөгөө бодог алсан юм дээр би нэгднэсгүй шүү дээ нөгөө нүгэлгүй ингэж ярьдаг шүү дээ тий. Ганцаар хийсэн нүгэл бол зүгээр ер нь л өөрөө өвчин шүү дээ. Олуулаа хийсэн нүглийг аюугаар олуулаа аюу хүнд үрдэл юм байна л да. Тэгэхээр нөгөө номорч гэсэн тийм байхгүй. Төсвийн мөнгө идэх гэдэг бол би нэг хүн юм холгаалж байгаа биш. 3 сая 700 мянган өнө болохоор амар том нүгэл гэж үздэг байхгүй. Би ардын 8 104 жилийн түүхийг бас өрмөр шүү дээ нүглээсэн тий. Зүгээр доор хийсэн юм шүү дээ. 40 мянган хүн алсан. Тэгээд явж яг ингээд би ч өөрөө арч одоо 84 он төрсөн гэдэг чинь 6 настай хад арсан өсөл болсон. Одоо бид чинь 56 доллар гэж байсан. Талхаа очлоод авдаг гэсэн үе тий. Дараа нь тэр нэг шаахан өмсөд Дональд богч ажиллаж явдаг гэсэн үе. Нүдэн дээр ингээд өөрчлөж байгаа энэ өөрчлөгдөж байгаа өөрчлөлт нь юу гэхээр энэ арсан өсөл байхгүй. Энийг л төгөлдржүүлэхээс биш ардын нүд ороод яг өөрийгөө бодох юм бол орох л баг. Тэгээ би бол өөрийгөө арай бодоогүй. Тэгээ сонголтоор очиосон. Тэгээд яг намын хороонд Дундгой аймгийн намын хороонд бас олон жил одоо ч гэсэн байгаа. Дундгой аймгийн намын дэд дараагаар сонгогдож исэн. Үндэсний бодлогын хороонд бүх гишүүдэд сонгогдож исэн. Тийм л юм байгаа. Гэхдээ яг зүгээр ийм юм ба. Хүмүүс ингээд ардын намыг харангууд ер нь арсан намын хаягт дөөрээд. Анх юу гэдэг 90 онд ингээд байсан хүмүүс шүү дээ тий. Дундгой аймгийн чинь өндөршил сумд тэгж ялааг авахгүй арсан юм. Мөнхийн тэмдэггүй нам байсан гэсэн. Тэгэхээр Бачаар бол 90 онд байсан гэхэд тэр нь чиний хүүхдийн хүүхч ажиллаг байхгүй. Тэгвэл тэр хүний хинч худалдаж авах гэж чадаагүй. Одоо ч чадаагүй. Энийний дараа бол яасан бэ гэхээр нийгэм өөрчлөгдөд явангууд нөгөө үзэл санаа жоох ингээд бүтгэрж эхэлж байгаа. Манай үеийнхэн бол яг үнэгээсээ жоох ингээд яатсан шүү. Худалдагдсан гэх юм уу тий. Гэхдээ яг ингэсэн байхгүй юу. Мөнгө олох гэж намраа ордог байсан. Тэ нөгөө намын мөнгө гэж харддаг тий. Байсан биш юм одоо ч байна. Тэгэхээр зүгээр биднес ингээд нөгөө од глүүгийн бас их чухал юм. Энэ үйл санаа гэдэг юм аюулсан ярьж байгаа хэвээр. Энийг хамгаалж байгаа. Хин нэгийг хамгаалж байгаа юм бэл. Тэгэхгүй ингээд нэг юм манайхан ч нэг тийм шүү дээ. Хоньны эффект тий. Шип эффект гэж ярьдаг шүү дээ. Олох ингээд дангууд таадаг чимээгүй гэж лайлаа гэлээ. Тэгмээргүй юм бэлээ. Нийгэм чи сайхан дэрж үзэж. Сая одоо ингээд од клуб гэдэг. Open Democrat гэдэг. Нэгтэй ажлыг клуб шүү дээ. Хоёул одоо яг энэ тал руу бас нэг жоохон мэдээлэл өнгөө ярьчих гэж бодоод. За би бол од клубд орж ирээд тэгээд тадтай танилцсан. Хоёулаа юм тэр үед танилцсан. Тэгээд одоо хоёулаа ч баг 2 жил баг гаруй явчлаа тийм үү. Тэгээд яг ер нь үүслийг бол та мэдж байгаа учраас би танаас асуух гэдэг. Тэгээд ялангуяа ингээд би ч одоо энэ подкастаараа манай Цомо гэж найз байгаа манай одын. Тэр чинь 10 сард л орж ирсэн. Тэгээд одоос 2 дахь хүн 5 болж орж ирж байна. Тэгэхээр нөгөө яг анх одын яг тэр анх суурин дээр нь байлцсан хүн гэж би бодоод байгаа. Тэгээд тэр үзгээс нь од клубын талаар хоёлаа бас мэдээлэл хөрөнгө яриад. Яг ямар учиртай клуб юм. Хүмүүс бол гэхдээ ихлэ зарим нь бол мэдээд байх шиг байна. Тэгэхээр ер нь бол зүгээр нэг юм байна. Арсан намд төрч ингээд мүүднэ гэж байгаа тий. Моох гэж байгаа тий. Состекүүд ч одоо алтан гац байсан тий. За ингэж явж байгаа нөгөө эрдэнэ дарагч нэг фракц болгосон. Фракц муха бааваа тий. Намын дараагийн сонгуулийн дараач тий. Тэгсэн чинь 80 клуб гэж нэг гарч ирлээ. 80 оныхны клуб гэж гарч ирлээ тий. Бас нэг шинэ жилийн дээр юмс очичлаа. Танаа үеэс. Тэр нь одоо мартин юм шиг одооны мартин юм шиг байгаа зүгээр. 70 гэж бас гарчсан. Тэгээ тэрний суурь нь яг одын суурь 70-ын л юм л да. 70-аас 70 ч юу бараг тий. Тэгээд нөгөө амар төвшин гэд бид штэ танхимын ерөнхийлөгч байсан тий. Тэр хүний сонгуул дээр анх нэг хэдэн залуучууд нэгдээд намаа ер нь тэгслэе гэж үзээд тэр үедээ ингээд арснам чи ингээд бүр ингээд сампирсан байл шүү дээ. Нэг нөхөр сампирлаа сайхан болгоод бас хэд нөхөр бас ингээд тэндээс нь зулгаагаад ингээд явцсан. Яг тэр үед ингээд санаа зовоод ингээд байдгүй байсан. Манай ганс өх гэж юм байд юм да. Энэ улс төр сонсдог хүмүүс л тэр хүний нэрийг ер нь тогтоож авах хэрэгтэй. Ядам сэрний ганс өх гэж юм байна. Баярмаа гişний нөхөр ихгүй. Бид хоёр болохоор ичнэ анги нэг анги. Хүмүүсийн хуулийн ичнэ анги нэг анги. Тэгээд соёмбо нэг юм клуб байгаа шиг ярьдаг байсан.
Тэс нэг өдөр Магна орсон юм блэ. Очоод ингэсэн чи ер нь манай клубд ор гэл ингээд. Тэгсэн Соёмбог орлоо гэ. Тэгээд би ингээд явж ороод бас айгуу тийм бидний итгэл мөрөдөлтөй ер нь намаа аврыг те. Аврах жоохтой өрхий босхий. Одоо янзлын зинцлий ч гэдэг юм уу те. Хөөнөмөр орлоо гэдэг ингээд орсон. Тэгээ би ер нь үгэлж хагаад та нар жоохон ахиухан сайн ажил гэсэн тэгвэл чи гээзээ бол гэдэг. Намайг анх гээзээ бол гэсэн. Тэг гүйс эхэлсэн үү те. Тэгээд манай од клубс чинь гээзээ болоод ингээд явж байгаа хооронд нөгөө намын дараа сунгоо болоод биднээс бас баяр цэцлэг хүнийг бадишгэлж жагаад бас алдаад гэх юм уу те гаан төмөр намын дараа болоод тэгээд намайг нарийн дараа явуул одоо юу гэдэг нэр дэвшүүлээд явуулаад их хэдэн сар хийсэн. Гэхдээ одоо нарийн дараасаа халагдсан юм баггүй. Төвлөгсөн юм баггүй нэг ингэсгээд явсан. Гэхдээ би бол зүгээр албанчаар гэхээс илүүгээр од клуб гэдэг бол Магна битэр анх ороод Магна тэгжсэн establishment гэж юм байт юм аа. Тэр нь юу гэсэн үг гэхээр Ардсан намын үзэл санааг хадгалдаг нэг тийм хэсэг бүлэг хүмүүс байх хэвээр. Тэр бол манай клуб байх хэвээр гэдэг юм яриад. Тэгээ манай клуб ч одоо Open Democracy, Establishment of Democratic Party гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Ардсан намын суур үзэл санааг хамгаалж явах зорилготой хэдэн бүлэг хүн гэж ойлгоход болно. Гэхдээ манайх ч одоо тийм фэр юм биш учраас их цөөхүүлээ. Цөөхүүлээ гэдэг нь одоо энэ тооны араас их тий одоо хөөцөлдгөө гэх юм уу. Гэхдээ бас өөрөнгөс үзлүүдэлтэй тийм хүмүүстэй. Тэгэхээр биднээс энэ үйл санаа улам ингээд түгж явах хэвээр, дэлгэрж явах хэвээр, тэрнэтэл ямар юм хийж явах хэвээр гэж боддог. Тэгээд яг өнөөдөр нийгэмдэр айгүй бахархалтай байгаа нэг юм манай клубын одоо хүчин чармаалтаар гэх юм уу тий Баярмаг гэдэг гишүүн гарч ирлээ шүү дээ. Тий. Ер нь бол цэвэр одоо баг одын. Тий. Ер нь тий айгүй тийм фракцаа ярих юм бол яг л одын. Тий. Одоо маань хэрэгүн байгаа. Тэгээ би зүгээр маш их бахарч байгаа. Улс төрч хүн бол том биетэй халбгүй юм байна, чанга дуудтай халбгүй юм байна тий. Царайлаг үгдийн өндөр нам хамаагүй юм байна тий. Зүгээр л үд санаатай байх хэрэгтэй юм байна. Тэгээд үгээ хэлэх хэрэгтэй юм байна. Худалдагдаагүй байх хэрэгтэй. Тэгээ юм гендер юм бол асуудал байхгүй. Бацаалагдаагүй байх хэрэгтэй юм байна. Тэгээ нэг жоохон юм үз шараад өнөн гол ус үл санаа дуурдаг байхад өндөр оюун эрдэнэ гэдэг нөхрөд хөшлөө наачлаа шүү дээ. Нэг жижигхэн хүүхэн оройсон чинь тэнд орилоо тэгэл өөрөө тэнхтэл явцсан шүү дээ ер нь тий. Хилтрээд тий. Хэрвээ магадгүй Баярмаг шиг асуухад зүгээр хариулсан байсан бол тий. Өдөд байж л байгаа. Өдөд байж их магадлал өндөр шүү. Тий байж л байгаа. Тэгэхээр зүгээр биднээс ингээд зүгээр миний болчих манай од клубийнхнаас чинь зорилго бас тийм байх гэж бодож байна. Үзэл санаатай улс төрчдийг биднес бэлдэх хэрэгтэй юм байна. Үзэл санаа гэдэг юмыг хүмүүст ойлгуулах хэрэгтэй юм байна. Тэр нь бол зөвхөн чиний төлөө шүү. Чиний эрхчлөөний төлөө шүү, тий? Чиний өмч хөрөнгөний төлөө шүү. Чиний өр хөвгт ирээдүйн төлөө шүү гэдэг юмыг ойлгодог хүмүүс сонгуулаар мөнгө авахгүйгээр өөрийнх амьдралын төлөө хүнийг дэмжих хэрэгтэй. Тэр хүн гарч ид амстай бэрэлдэг байх хэрэгтэй. Ингэхийн бол улс төр их өөрчлөгдөх байх гэж бодож байна. Би ч гэсэн одоо яг таны яг сүүлийн ярьж байгаа энэ дэр чи санал нэгж. Би яг бас од клубыг яг тэл шаарддаг. Тийм итгэл үнэмшлэр ихэд бол хараад өнөөдрийг хүртэл одоо ингээ хамт явж байна. Тэгээ энэ бол үдэл санааны хувьд бол бид нар бат сууртай байх хэвээр. А тэгээд энэ үдэл санааг зөвхөн нэг өөд суугаад тав аруулаа ярих биш. Энэ үдэл санаагаа олон хүнд түгээж ойлгуулах. Одоо сурчлан таниулах гэдэг юм одоо болохгүй бол бүр муухайгаар хэлэхэд одоо ардын намын яриагаа суртлах уулах гэдэг юм уу. Баг тийм хэмжээд биднээс ярмаар юм байна. Үдэл санагддаг юм ээ шүү дээ. Ардын намын нөгөө социализм үед ясаар байгаад үдэл суртал гэдэг юм айгу муухай болгодог болсон. Тий. Одоо жишээ нь биднээсийн үдэл санааг чинь ингээд цэнгүүн гэдэг шин ч манай од клуб байна шүү дээ. Харинд явдаг. Цэнгүүн бол ингээд яг ингээд дотор ингээд захтанж яхад ингээд гоё ярьслаг өгсөн ч юм нэг юм постэр гарч ирэл л да тий. Үнэхээр энэ шагнал гэдэг бол шүү дээ. Социализмын үед чи өөрийнхөө төлөө ажиллаагүй учраас тий энэ нийгмийн эрг шуурга байсан шин төлөө чанд өгсөн шагнал байхгүй юу? Энэ саяны гавьяат гэдэг юм уу дээ үгүй юм аа. Яг би бол урлагийн болоод спорт техник орхичих. Тий яг тэднээс авах тий дэлхийд дээр үгүй юм аа. Үнэхээр олимпиад оролцоод ирэх юм бол бас улсныг өгмөр шүү дээ. Өгч болно. Урлагийн бас юу гэдэг бас тэмцэн байгаа шүү дээ тий. Одоо гадаад эх орноос сурчлах юм бол бас урамшуулъя л та. Гэхдээ тэр бизнес хийх хүмүүс яг юугаа игээд алдаагаа юугаа игээд тэр тийм биш дээ. Чиний олсон ашиг чинь өөрөө чинь шагнал байхгүй юу? Зүгээр төр нь
татвараа багасчихлаа. Энэ зүгээр хамгийн гой популизм шүү дээ. Одоо зүгээр л тэрийг хийлээ. Чи төрн хайртай бол иргэдийн татварыг багасчихлаа. Энийг бид үзэн суртлын хэмжээнд хиймээр байна. Харин би одоо яг энийг л манай одоо энэ од клубын нөхдүүд маань энийг илүү олон хүнд бас хүргэх хэрэгтэй юм болов уу гэж бодоод байгаа юм. Тэгэхээр хоёулаа одоо улс төрийн хоёулаа намын гишүүнчлэлтэй явж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо хоёулаа Ардсан намын талаараа бас жоохон ярмаар байна. За 24 он сонгуул боллоо. За мэдээж манайх цөөх болсон. За тэгээ уул нь бол ард түмний нэгд сонголт шүү дээ. Ард түмэн ямар сонголт хийсэн ардын намаа дахиад их бариулъя гэдэг сонголтыг үеийн хөсөөсөө хийжлээ шүү дээ. Ардсан нам бас сүүл бүшний хийгдэг л эцсийн үр дүнгээр гарчлаа шүү дээ. Магадгүй санал өгсөн. Гэхдээ санал өгсөн хүмүүс бол мэдээж Ардсан нам ялаасаа л гэж өгж байгаа шүү дээ. Гэхдээ нийтийн үр дүнгээр бол манай хол ялцчихаа. Тэнгүүт л хамтсан засаг байгуулалт явуулчлаа тий. Тэгээд хамтсан засаг нь өөрөө манай намын яриад байдаг үжил санаатай одоо баг нийцэхгүй дээ. Тим зөмрөө одоо данхар төрлөө ороод тэгээд тэр засгаас нь гаргаж байгаа шийдвэр болгоно ер нь жоохон хэцүүхэн нөхцөл байдал боллоо шүү дээ. Нэг ингээд нөгөө теорем ярьж байгаа юм шиг баталж байгаа юм шиг ярьчлаа. Би бол айгүй өөр талаас нь харж хэлмээр байгаа. Сүүл ганцхан дарга нэг айгүй тийм дургу хөргсөн нэг үг хэлсэн. Ардын намтай биднес яриад ойлголцохгүй зүйл гэж байхгүй гэж хэлсэн байхгүй. Ойлголцохгүй зүйл гэж байхгүй. Бүгдийг яриад ойлгосч болно гэсэн. Энэ бол Ардсан намын дарга байтугай гишүүнд байж болохгүй бодлохгүй. Зүгээр миний хувьд яг ингээд юу гэдэг нэг стер зүгээд байж лээ шүү дээ тий. Наримшин дарга гэдэг. Тэгэд ингээ аюу олон ажил санаачлаад ингээ хийя гэж яхад манай хүн бол юу ч хөдлөөгүй. Намын аппарат юу ч хөдлөөгүй. Эсрэгээр нь санаасан ажлуудыг унгаах тий. Зогсоох талын маш юм хийсэн. Би бол зүгээр ингэж харж байгаа. Монголын ард түмэл арчлалтай хайртай. Өндөр яг ингээ зүгээр адгийн наадах ингээ YouTube үзэж штэ. Тий? Facebook дээр ингээд энэ бүгд арчлаа штэ. Арчлалын буйнаар болж байгаа. Өмч хөрөнгө байна. Хөдөлмөрийн хөрсөө одоо юу тийм шаардлагатай хэрэгчүүд юм уу? Жишээ нь гадаад руу явж энэ бүгд арчлал. Биднээс ингээд ялгарл бол амар чухал байхгүй. Биднээс ялж иж Монголоос хөгжнөр нь би бол тэгж амар хат хөдөлмөрчтэй байдаг. Гэтэл энэ арчлаас урвсан аюу том үйлдэлийг намын дарга өөр хийсэн. Энэ бол ялах гэсэн ямар ч амбиц байгаагүй. Наадан болохоор олон жил уралдсан нэг өөрийгөө нэг сойдог штэ тий. Манай хөөрхөн гişүүд яг л тийм л байсан. Гэтэл наадмар ч өмнө яадаг гэхэл үнэхээр төрүүлээ гэж байгаа бол тий. Тарга тэрийг нь тааруулаад нөгөө морины ажлын шиг сунгаад тий. Бэлтгэл нь хийлгэж явж байгаа хэвээр. Улс төрийн ажил гэдэг бол нэг өдөр сонгол өдөр хийдэг. Сонголын өдөр бол зүгээр л чи ямархуу байснаар харуулах өдөр байхгүй. Бусад өдрүүдэд чи ажиллаа хийж явах хэрэгтэй. Намын бүтц гэдэг бол тий. Одоо тухайн аймагуд дээр, сумууд дээр, дүүргүүд дээр ажиллаж явах хэрэгтэй. Судалгаа гаргаж явах хэрэгтэй. Чин өнөхөр бачрал гараад дэвших юм уу? Биш дэвшээд ялах юм уу гэдгийг мэдчих хэрэгтэй байхгүй. Чин хийдэл ажил. Нэг чигээгүй. Манай бол ингээд унтуулж явж байгаа л ингээд нэг монголчууд нэг ингээд нэг наадан болол ярихтуулаад тэгээд амрааж 9 сар гээл бужигнуулаад тэгээд ингээд нэг шинэ жил гээл ингээд шиг ингээд яг иймэрхүү маягаар ингээд унтуулаад өөрсдөө ингээд хооронд нэнгүүлээд явсаар байгаа л сонголт орсон. Харин Монголын одоо арчил хүчтэй тул та өдийн хэмжээнд байгаа 40 эд судлаа бас айгүй ойрхон ялагдсан зөндөө олон тийм машина тулахтууд бараг гарцсан байсан гэдэг ч юм уу. Гэтэл солонгосууд ингээд ярьж байгаа байхгүй. Биднес яг ингээд ерөнхийлөгчийн ялтаараа бодох юм бол өнөөдөр 15 жил солонгос арцнууд ялсан гэж байгаа. Гэтэл танаа ерөнхийлөгчдийг чи боддоо ингээд тэг очроотхгүй. Арснаа намаас эхлээд нэг яаж арснаас дэвсэн шүү дээ. Дэлбэгдэж 2 удаа мөн. Батлаг ингээд 4 удаа ялцсан байна. Танаа арс манаас хүчтэй байна гэдэг. Тэгэхээр биднес зүгээр нэг арсан нам чи өнөөдөр ингээд боож чинь те. Зүгээр ингээд бас өрөвдөлтөө л 2000 онд ялагдсан шүү дээ. Цөм ялагдаад манай ганцаар гişүүн байсан шүү дээ. Тэрний дараа манай арсан намын арслын төлөөх намууд нийлж байгуулсан нам шүү дээ. Тий. Яагаад тэгэхээр нөгөө намч бол үнэхээр дийлдэхгүй байна бүгдээ нийлээ гэж байгуулсан нам баггүй юу. Тэгээд яг хуу ингээд нэг жоохон дутагдaltaй нөгөө институт болж амжаагүй арай бүрэн боож амжаагүй. Тийм учраас ингээд унж босоод ингээд явдаг. Харин иргэдэн дэмждэг учраас өдөө хэмжээнд одоо хүлээлттэй байдаг л нам гэж би боддог.
Тэгэхээр яг биднээс ингээд хийх ажил бол босгох хэрэгтэй, институт болох хэрэгтэй. Биднээс хийх ажил. Одоо тэгээ нөгөө засаг хамтарсан шүү дээ. Тэр үедээ гаргаж ирсэн шийдвэрдээ та хоёр ямар хөө байр суурьтай байдаг. Тэгээ би бол анханаас орох дурггүй байсан. Би бол говийн мөчтөр ажилласан. Говийн мөчтөр манай алтан зүлгээд манай бас баг бол тэнхтүүд биднээс ингээд сонгуулийг удирдах гэх юм уу. Ерөөхдөө судалгаа хийгээд те бас яаж ажиллах вэ хаанд дуу сайн байна гэдэг ингээд хэмжээнд ажиллахад биднээс 5-2-оор ялсан шүү дээ. Тэгээд засагт орсных нь маргааш нь Америк руу зугаалах гэж явсан. Яг тэгэхээр орох эсгүй байсан. Энэ нам ялах хэвээр нам байхгүй. Ялахгүй бол ялтлаа хүлээд зэмсэх хэвээр нам гэж би боддог. Ер нь бол тийм дээ. Угаасаа орох ямарч хэрэггүй байсан. Тэгээд нэг юм би бас тэр улс төрчий гэдэг подкаст нэрэлсэн. Ардсан намд хэрэг байгаа бол ажил олгодог гэж бити бодоорой. Амьдралаа авч ив чадахгүй л ардын намд ороорой гэж би хэлэх гээд ардсан нам байна. Тэ? Чи ажил олгодог гэж бодож байгаа бол энэ нам биш шүү. Энэ нам бол тэмцэж тэ явдаг хүмүүсийн нам. Анх биш ингээд намд орсон бас шалтгаан нэгүүд нь тийм байхгүй. Айгуугаа өөрсдөө авч ив бизнестэй хүмүүс ингээд энэ намд байдаг. Анх тэр нэг арчлагад бас ах байсан юм л да. Тэгэхэд орж хатл үнэхээр би бас бахархдаг ус. Айгуу тийм мундаг бизнесүүдтэй. Тэрийг авч явангаа устдад татвар төлөнгөө хажуугаар нь устдад хийгээд орсноо гişүн байдаг гэсэн чи одоо сая ингээд баг л те. Сая их нэг шилэн цогод гэсэн бил ч те. Ажилгүй болсон хүмүүс баярмагаас ажиллаа нэг. Хөөгийг ардын намынхаараа бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр яг одоо би яг таны яг энэ устдын нам одоо сонирхож байгаа жимсээс устдын намд орж байгаа бол альбан тушаал гэхээс илүүтэй үзэл санаан дээр нэгдээд тэгээд тэр намын бодлогыг улсын бодлого болгох. Тийм л зорилгот орох хэрэгтэй юм болов уу гэж ханддаг байхгүй юу? Тийм. Тэгээд ийм бэн бочоо зүгээр нэг sorry. Биднээс ингээд улс төр гэхлээр ингээд нэг заавал дэвших юм бодоод байна. Тийм. Гэхдээ улс төр гэдэг бол заавал дэвших байхгүй. Тийм. Улс төрд орно гэж биш нэг үзэл бодолтой чи үзэл бодлоо ялгахын тулд нэг юм багт нэгдээд тэр багч нь нийлээд нэг хүнийг гаргадаг ч юм уу те нэг баг болж бидний төлөөлж ажиллана хүн шүү дээ. Хүмүүс тэгээд байгаа байхгүй ингээд аюул олон бизнесийн дүүнер ах нар ихшнээс ч гэдэг юм уу те найз нар байна л да өөрхий. Үнэхээр ингээд одоо ирэхээр би ингээд заримдаа загинч. Үнэхээр ингээд зовлонгоо ташаад байгаа байхгүй амар хэцүү. Гэхдээ бүх шийдэл нь хаана улс төрийн шийдэл байгаа шүү дээ. Улс төрийн шийдлээр татварыг чинь нэмж штэ тийм хууль гаргаад ингээд нэмж байгаа. Гэтэл чи улс төрлөө ингээ анхаар ихлээр би ингээ бас ажиллаа алдна ч гэдэг юм уу те юу гэдэг тендер авч чадахгүй ч гэдэг юм уу те дарамтлуулах байх зөвшөөрөл байхгүй л ингээ айгаад байгаа. Тэр чи ингэж байгаа яг одоо хойцлохос байгаатай адилхан шүү дээ. Тэст хараад энийг амарсаа ойлгох хэрэгтэй. Зүгээр ингээ мод хэдэн үсгийг сайн мэдэхгүй. Гэхдээ өөрийнхөө төлөө тэмцэж чадахгүй бол тэгэл хин нэг нь чамайг өдөрдөн шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр за хамтсан дэстергийн ойлоор өөр ижлэн байсуртай байна. За тэгвэл сая одоо хамгийн ойрын тавсан процесс энэ талаар хоёул ярилцсан. За нөгөө шаны хэрдээ засаг маань унлаа шүү дээ. За ер нь тэгээд яг оюун гэдэг хүнийг бол анх удаагаас нэг чагсаад байгаа биш шүү дээ. Маш олон чагсаалууд өмнөндөө болсон тийм. Тэгээд саяны чагсаалууд үнэхээр жинтэй. Бас олон залуучуудын хүрийг хамарсан. Бас хүмүүсийн дэмжлэгийг авсан. Тийм л чагсаал болж бас эцсийн зорилго дээр хүрч чадлаа л да. Тэгэхээр энэ чагсаалын одоо уур амьсгалаас за тэгээд цааш болсон тухайн үеийн процесс дээр ер нь хоёлаа бас байр суурьаа солилцвол гэж би нэрмчиг болоод би слонсуудтай холбоотой. Манай авч хотын дараа байхад манад слонсууд нэг кимчи явуулдаг гэсэн байхгүй. Найз тэр тэгэл нэг хар багаа ингээд слонсууд манайх ирж очдөг те. Бас аав найзнууд их байдаг. Тэгээ слонс чиг Азад арчлаараа бол Японоос илүү штэ. Ер нь баг Азийн төгс арчлалтаа улс юм слонс байгаа. Я магадгүй. Тийм. Магадгүй дараа нь манай улс л орох байх л та. Гэхдээ биднээс яач сурах хэвээр юм тэнд байгаа байхгүй. Тэгээ би өмнө ингээд ёйду гэж байд юм л та. Ёйду дууд нь харлахгүй нөгөө сүүл нь голд үүд нэг харал тэр. Слонсын парламентын ордон байдаг. Тэгээ өмнөх хэсэгт ингээд слонс улсын төв байхгүй. Тийшээ одоо манай ах нар бас байдаг. Слонс ах нар гэх юм уу те. Слонсын арс намынхан байдаг. Тэгээ очиод ингээд байгаан ч гисаар болж байна. Одоо чи нэг удаа явж бас ингээд сувлэгч нарын ч гисаар болж байна. Бүгд ингээд сувлэгч хувцастайгаа ингээд зогсоод ингээд бүгд ингээд лоозон хөргө зэрэг ингээд орилж байгаа байхгүй. Тэгсэн цагдаа нар ингээд нөгөө чи хараад замыг ингэж хааж өгөөд тойроо зогсоод
цагдаа нөөч шаардсан байна. Нөгөө тэмцэгч рүүгүй биш. Нөгөө тэмцэгчийг нь 50 амгалан байдлыг нь тий. Тэгэнгүүт судлангууд ингээд цагтаа байд юм лээ. Чин тэр болохоор нөгөө ард түмний хүч гэдэг нам биш үү тий. Гүмний хийм гэдэг намын байрны гадаа олжсон байхгүй юу. Тэр нөгөө засаг барьж байгаа намын гадаад нь сэлэрхийлж штэ. Чин ингээд жигсаад болох гэдэг юм слогс яйдууд ингээд сайн дөрөх юм байж идэм байл л да. Чин батчаа магадгүй ингээд зүгээ хамгаал зүгэний фермийнхэн бэ гэж дээ тий. Чин татварыг нэмсэн байлээ гэж боддог. Тэднээс ирээд та юу тэмцэж байгаа юм бэ гэж асууд юм. Тэгээ ми одоо чин татвараа багасгамаар гэх юм бол тэгвэл та улсын хурлын гадаа очиж жигсаа тий. Энэ хуулийг өөрчлөх юм бол надад асуудал шийдэх учраас ингэж ихсгээд зөвлөгөө өгд юм бэл. Тэгэнгүүт яг хөө ихлээр нөгөөдөл чинь нөгөө бууж өгөхгүй гэдэг тэр айдсыг ойлголт юм байна. Улс төрчдөө нэг өдөр гарч ирээд одоо манайхан шиг нэг шүн мөн болгоод орноор дайрч мэт тийм нэг юм байдгүй. Өглөө тэднээс ажилдаа ирэхэд нь сууж ийн, орой явахад нь байж ийн. Тэгээ орой явгууд нь тарчаад сайхан амарчаад маргааш дахиад ирдэг. Зарим жигсаал бол хагасаа бүтэн санд болдог. Тэгэхээр тогтмол болно тий. Хэдвэж бууж өгөхгүй. Зорилготой хүртлээ бууж өгөхгүй. Тэгээ би улмаад анхны өдөр очиж байхны улмаад хэлсэн бохгүй дуудаад. Өмнө бас ганц хоёр таарлцсан байсан. Тэгээд анд нэгдүгürt хүн болго ингээд нэг унтаж амрах тий. Би засах хол ингээд хэрэгцээ байдаг учраас хугацаагүй наргууж гисэн гэж байдгүй маа. Нэгдүгээр хугацаатай ч гэсэн хоёрдугаарт нь ирсэн хүмүүс өөдөж болохгүй учраас хөдөлбөртэй байвал зүгээр гэдэг юм аа. Слогсын юу гэдэг хэлсэн манай яг тэрийг ингээд бас өмнө ч гэсэн ярьсан шүү дээ хоорондоо. Тэгэхээр зүгээр саяных бол ингээд үнэхээр ингээд гэрэл асааж байгаа. Улмаадаач биш. Нийгэмд ингээд үнэхээр юм төсөөлт бий болоод тэрийг яах вэ гэдэг ингээд юм учраа олохгүй байж исэн юм шиг бол. Ер нь бол нийгэмтэй ингээд нэг бүгд ингээд дургуутсан байж байна. Тэгээд би бас тэр подкастн дээр хэлсэн Михаил Шишкин гэдэг нэг нөхрийн ном байгаа. My Russia War or Peace гэсэн ном байна. Тэр хамгийн төгсгөл дээр нь ингээд бүх ингээд Оросын ингээд ягаад ийм арчлаг болсон тухай тий. Одоо чинь Оросын яаж зовдөг тухай ингээд дарангуул яадаг тухай ингээд бүгдийг бичиж байгаа байхгүй. Тэгээд хамгийн сүүлд нь манай Оросуудын явах зам бол зөвхөн арчлалын зам аа. Энэ бол дэлхийд даяны зам нэгдүгээр тий. Энийг зөвхөн тогтоох ганц л арга байгаа гэж байгаа байхгүй. 50 чагсаалаар. Хүчрхийлэлт болох юм буцаал нэг нөхөр арчдаг юм байл. Тэгэхээр биднээс ингээд одоо юм өөрчлөх юм бол нэгдүгээр улс төрч дараа өнөөдөр улс төрчд ингээд бүгдийг ажигладаг байхгүй. Одоо нэг асуудал болонгот те болчиход байгаа ч те дургуусгаа болчиход байгаа. Тэгэхээр энэ бол биднээс аягүй том хүч байгаа. Нөгөө төрний ясна нөгөө дөрвөн институт нэг чинь иргэний нийгэм те. Иргэний нийгэм гэдэг маань таны найз нар, нөхдүүд, зорилго ихтэй нөхдүүд те. Та нар өөрсдийнхөө эрхийг хөндөг юм бол тэмц. Энэ бол арчлал гэдэг сая бол харуулж чадлаа шүү дээ. Тэ? Одоо тэгээ ямар ч гэсэн ингээд жигсаал бол нэг ундгүй нөхрийг унгаачлаа шүү дээ. Залуучууд маш хүч. Залуучууд ч хэлэхгүй тэгээд бүх л насны хүмүүс байлаа шүү дээ. Тэр чинь хүмүүс ч байсан, настай хүмүүс ч байсан. Жохон хүүхдүүд ч явжсэн тэнцээ шүү дээ. Тэгэхээр ямар ч гэсэн нэг удаа амар том дэвшлийг бол энэ удаагийн жигсаал бол монголчуудад бол мэдрүүлсэн гэж би хараад байгаа юм. Слоган айгүй гоё ихгүй. Тий. Тэгээд юу н одоо ингээд цаашдаа яах юм бэ? За ямар ч нөхрийг аваа ажиллаа. За нэг шинэ засаг бүрдлээ. Гэтэ шинэ засаг нь бас зарим их сайдууд нь яг ажилласан шүү дээ. Тэгээ яг нь ерхий сайд л яг нэг нөхөр боллоо шүү дээ. Бүтц нь бол хибэрий баг. Хоног дэвшилтэй юм ChatGPT-гээр хариултаа. Хөрхөн үйшээд байдаг шүү дээ. Бичиж байгаа баг хариулчихад. Тэгээд одоо тэгвэл хэдүүлээ энэ шинэ засгийн газар за хэдүүлээч гэж дээ. Энэ таны байр суурийг сонш. Ер нь та одоо тэгвэл шинэ засгийн газраас хүлээлж юу? Энэ яа нэг юм байна. Бодол байна. Эхлээд нөгөө нэг манай дундуурт гэдэг байхгүй. Эдний айлын хүүхдүүд нусаа хартсан байлээ гэдэг байхгүй. Нэг тийм хил зүг шиг тийм. Юу гэсэн үг вэ гэхээр амьдралаа гоё аваа явцсан байна тий. Санаа зовхоргүй болцсон байна гэсэн үг байхгүй. Тэгэл манай ах нар л гэдэм л да. Хойр ах нар тий хуур ах нар наад ч нусаа харцсан билээ гэдэг шиг тий. Эхлээ ардсан нь нусаа харч хэрэгтэй байна. Тэр хүний нам яах нь хамаагүй тий. Гişүүд нь шөөмжлөх юм ба шөөмжлээд тий. Өнөөдөр шиг гарч мэдээд хийж явах хэвээр. Одоо биднес хараа. Хүссэн хүсээгүй социал демократ намаас юу хүсэх юм бэ? Сая ингээд би нэг амаржингийн подкастыг ярьсан чинь
ингээд демокраси байж байгаа тэгээ социализм байсан холилдоо социал демократ гэдэг байхгүй үг байхгүй. Социал демократ гэдэг нь нэг төрлийн социалист л үзэл санаа. Тэгэхээр гол юм биднээс нэг ямар үр тарьж иж чи алимны чи төмөсний үр суулгачаад алим хүлээж болохгүй шүү дээ. Тэр шиг үнэхээр энэ 400 мянган гишүүнтэй тэрийг ингэж улсын цэвэр усалж авч явдаг намаас юу ч хүсэж хэрэггүй. Үзэл баримтлалж ачлаа шүү. Тэгээд үзэл баримтлалч байхгүй. Тэгэхээр социалист байж явж байгаа 90 онд хогийн санд явж хайцсан гэдэг ба штэ. Тэгээ би бас сошиалныхаа өөрийнхөө хуудасаас илэрхийлсэн. Зүүнний үзэлтэй социалист намаас бид нар яагаад ингэ барууны одоо тийм үзэл баримтлалыг ихэд идэх юм бэ? Өөрөө аим утгагүй зүйл гэдэг хэлсэн. Тэгэхээр ер нь бол тийм үстэй. Угийн улс төрийн яг одоо таач яг ингэ үзэл санаагүй гэдэг шүү дээ. Яг тийм магадгүй байх. Маш тийм байж магадгүй энэ намын. А гэхдээ нөгөө бас нөгөө бүртгүүлсэн үзэл санаа үзэл баримтлал бол яг социал демократ гэдэг нэг юм. За яг байгаа юм тий. Тэгвэл нөгөө улс төрийн нам гэдэг утгаараа тэрийг асуулт. Тэгээд нэг асуулт. Тэрний өмнө ямар үзэл санаа төрсөн үү? Юу, социал демократ нөө. Тийм, тэрний өмнө ард нь Монголоор төвсөлтөн баг та. Хувьсалтан баг та тэгэл коммунист л дээ. 90 оноос өмнө бол тийм байсан тий. Социалист үзэл санаатай байсан баггүй юу? Тэрний дараа байхгүй болцсон. Нагарч үлээр үзээр дараа нь хэмбэлээ нэг хүн байсан. Нагарч унаа үзэл санаа гэж байсан шүү. Хүний үзэл. Нагарч унаа гэдэг чинь энтхгийн маш мундаг лам баггүй юу? Хоосон чанарын онол буюу одоо квантум физикийн онолыг одоо би нэг бас нэг 70 агш ном суугаад тэр нөгөө цанирэг гэдэг юм л да. Далай ламын одоо тааран бод эрдэм шинжилгээнийхэндээ суудаг юм хурал байдаг хгүй. Тэрэн дээр ингээд нагарч унаа онолыг сонссон юм. Тэр нь ямар онол вэ гэхээр атом гэдэг чинь нэг хамгийн жижигхэн хэсэг гэж ярьсан шүү дээ тийм үү тийм атом утгаараа үг нь хамгийн жижиг хэсэг байхгүй нэг задаршгүй гэсэн үг байхгүй тийм тэгсэн чинь тэр нь ингээд задраад байгаа байхгүй тийм нейтрон болвол протон болвол тийм ахиад дотор ингээд задардаг тэр нагарчны онол дээр юу гэхээр хэрвээ оюун ухаан хөрөх юм бол бүх юм задарна гэсэн бохгүй юу тийм үзэлтэй нам байсан ярд нам тэр өчтөр урчд плейтайм дээр бас манай нэг таньдаг нөхөр таарлсан ярд нам угшилтай гэх юм уу тийм маш үзэл санаатай гэдэг. Ямар үзэл санаатай? Социал демократ гэдэг юм. Тэгэхээр социал демократ гэдэг чинь нөгөө ажилчид өөрсдийнх нь цалинг нийгмээс те нийгмийн одоо арчлагсан үг шүү дээ. Тийм нийгмийн арчлагсан үг шүү дээ. Өөрсдийнх нь сайн сайхныг хүсхийн тулд ингэж гаргасан социалист үзэл санаа шүү дээ гэсэн чинь үгүй гэдэг байгаа байхгүй. Тэрний өмнө танах ямар байсан мэдэхгүй байгаа. Нагарч унаа онолыг та нар чинь дундыг байдаг чинь нэг тийм үзсэн байсан юм байна. Зүгээр сайн нэг бардын намын нэг баасан жаал гэдэг шиг юм шүү дээ. Тэр нэг юм бас нэг ярьлаа шүү дээ. Тэр нөгөө хувийн сургуультай холбогдлоо байдал дээр л нэг үзэл бодлоо илэрхийлсэн чинь тэр нь нэгэн сенсац боллоо шүү дээ. Чи ингэж хоёр талаас л хүмүүс тайлбарлаа. Гэхдээ би тийчээс нэг зүгээр гайхсан зүйл нь ардын намын тэр үзэл санааны тэр нэг ялгарлалт дээр болохоор ардсан намын их орж ирэх юм. Тэгээд социал демократ үзэл санааг ардсан намын их тийм зөв талаас нь тайлбарлаж ер нь нэлээд фэйсбүүк сул дээр коммент постоо би харсан. Ардын намын хүн бол нэг тийм яг зүгээр юм шүү. Нэг эхлээд ойлголцох хэрэгтэй болчихоо. Айлч нам өөрийгөө зарлдаггүй үг нь бол би ийм үзэлтэй гэж ярьдаггүй. Тэр намын гаргаж байгаа шийдвэр тэ ажиллаж байгаа байдлаас нь тухайн намыг тодорхойлдог байхгүй. Уг нь бол манад болохоор ингээд үзэл баримтлал бичмич гэдэг ингээд байдیں۔ Ер нь юу гэсэн үг вэ гэхээр ингээд X-ийг тэнхлэг ингээд зургийг заяа. X нь хүний эрх заяа. Хүний эрхийн дээд хэмжээ, хүний эрхийн доод хэмжээ. Энэ төр хувийн өмч. Биш энэ хувийн өмч, энэ төр шүү заяа. Биднээс энд орож эхэлсэн 90 онд. Одоо энэ төвдөөж хөрөөгөө явж байгаа. Биднээс үйл санаа энэ дээр байгаа байхгүй юу? Биднээс эндээс хүмүүсийг дуудах юм бол харахгүй шүү дээ. Бууж ирээд татаж явдаг байхгүй юу? Номынхын ерөнхийлөгч хэлсэн. Нэг хүн 10 алхаснаас бүгдээр хамтдаа нэг алхсан дээр гэж үг байдیں۔ Тэрийг манай илүүдэрч ерөнхийлөгч байхдаа хэлжсэн шүү дээ. Оюутлын гэрээ зурсан дараа тий. Бүгдээр хамтдаа нэг алхлаа гэж хэлсэн. Өнөөдөр харахад өнөхөр нэг алхсан байхгүй юу? Юу гэсэн үг вэ? Гадны хөрөнгө оруулалт хийгдээгүй, барууны тий хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан бол биднээс дахиж өөр хөрөнгө оруулалт орж ирэхээргүй магадгүй доллар өндөр 20,000 гарцсан явж байгаа гэсэн. Тэгэхээр биднээс өөрсдөө биднээс бол баруун гэхээс илүүгээр биднээс хүмүүс рүү буужчаад үйл ажиллагаагаар ингэж уриалж явах хэрэгтэй. Яг гоо биднээс зарлж байгаа сайн хэрэгч гэсэн нийгэм дотор халамж авах хүсэж байгаа бас олон хүн байна. Тэ үгүйсэж болохгүй. Маргааш би
сонгол боллоо гэж би дэвшлээ гэж би бүх халамжийн зогсоо гэх юм бол нөгөө 40% сандаа алдна гэсэн тэгж ялахгүй гэсэн үг байна. Тэгэхээр чи гарч ирээд ялаад үйл ажиллагаагаар харуулж явах хэрэгтэй. Энийг бол биднээс аюулсаа ойлгож явах хэрэгтэй. Хоёрдугаарт Аристотл хэлсэн үзэл санаагүй нам гэдэг бол дээрмийн бүлэг гэж хэлсэн. Үнэхээр үнэ. Одоо ардын намт баг дээр юм шиг. Үгүй харин чи тэгээд би ингээд яг хөө манай говийн гişүүд ч байна, олон гişүүдтэй заримаас нь ичиж байна. Тэ? Хилгүү дадаа гэдэг хүмүүс нэрлээд байгаа. Яагаад гэхээр үзэл санаагүй учраас ялгарч чадахгүй байхгүй. Тэр үзэл санаатай байх юм бол дэлцэнгүү шиг яаж тэ? Яаж л одоо шиг гарч ирнэ гэдэг юм эсвэл чимаа бариа тэ тэрний төрөнд дуу илэрхийлээд. Үнэхээр ган төвөр дарга бахта шадар сайд болоод тэрвэрчдээс хэлсэн үнэхээр айгүй муухай байхгүй. Ойлголцохгүй юм гэж байхгүй. Юм юм бэ? Шаал хоёр нам юм яаж ойлголцох юм бэ тийм үстэй. Тийм л юм л. Тэгэхээр яг ардын хүмүүс битээ өв хай байгаа л юм. Бага бай. Гэхдээ бас нэг сайн байх шүү бас. Хөрх юм уу хөрсхийг муу хэлээд байгаа. Би ч нэг сайн ч биш л дээ. Гэхдээ Жэнког тэгээ байхгүй болгож чадсан шүү дээ. Арсан юм чадаагүй шүү дээ. Мөн үү? Оюун эрдэнэ сая унгаад хэм унгасан. Яг арсан ном хүч нэмэр оруулсан. Ардны л унгасан шүү дээ. Тэгэхээр яг цааталт нь хэдий адгийн ном ч гэсэн бас нэг те гайгүй хүн байна. бас ингээд нэг институт учраас ингээд өөрсдөө ингээд алдаа гацсаад ч юм уу те ингээд яваад байгаа. Тэгэхээр одоо биднес нөгөө талын нөгөө намаас сэргээж авах хэрэгтэй байна. Нөгөө иргэдэд одоо үнэхээр эрхчлөөг нөгдөг татврын буулгадаг нам хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ би сая юу асуучихсан бэ гэхээр одоо ингээд 2 ном 2 3 ном гэж ингээд явж штэ тий. Тэнцээс хүн явж байгаа сая ингээд бараг онцлаа. Шалбак руу бараг орчуудаа яач вэ? Санаа зовхоор л юм байна. Тэгэхээр үзэл баримтлалын хувьд бол одоо энэ хоёр улс төрийн хоёр том ном чинь бол ялгаатай байгаад нь шүү дээ. Эсрэг тэсрэг та сая ярьлаа шүү дээ. Энд чи хүний хувь хүний эрхчлөө, эдийн засгийн эрхчлөө гэдэг юм. Энд чи бол төр байна тий. Тэгэхээр би нөгөө юу асуух гээд юм гэхээр одоо харин энэ шинэ парламент шүү дээ. Шинэ парламентаас нэг давуу тал нь юу харагдаж байна гэхээр гişүүд нь татвар ярьдаг болсон байна. Татварыг бууруулъя тий. Төрийг ирэн жижиглэе, татварыг бууруулъя гэдэг маш олон гişүүд ярьдаг болсон байна. Өмнө нь бол ийм байгаагүй шүү дээ өмнөх парламент дээр. Энэ магадгүй ингээ шинэ залуучууд орж ирснээс нэг давуу тал нь болов гэж хараад байна. Тэгэхээр таны хувьд дээр иргэдэгтэй бас ойлголтгүй хүмүүс ч нэлээд байгаа дах шиг. Ер нь татвар баг байх нь иргэдэд ашигтай юм уу? Эсвэл татвар нь ер нь яг энэ хിവэрэ байх нь иргэдэд ер нь тааламжтай байх юм. Татвар зөвлөдөг хүнээс асууад үзгүй. Тэгэхээр нөгөө энэ тал дээр бас та одоо өөрөө бас бизнесийн сектор юм шүү дээ. Бизнесийн салбарын хүн. Бизнесийн салбарын хүмүүстээр өнөөдөр төр яг танарт ямар дарамт үзүүлээд байна? Юу л хэцүү байгаад байна нэр. Гэхдээ нэр одоо үнэхээр ингээд манай энэ барилгын нэр үгүй хэлж байна. Одоо мөнгөөр хийдэг 8 байхгүй болсон. Угаасаа байхгүй л удаж байгаа. Улан багасаад байгаа тэр. Одоо хөрх яг ганц гардаг нэг ипотек бас ингээ хөмөгдөж авчих واخ. Зүгээр ойлгомжтой асуудал шүү дээ. Одоо жишээ нь Дубай ч татваргүй шүү дээ тий. Араб татваргүй байхгүй. Татварыг багасгах тусам улам нэмэгддэг уус хэмжүүд хөтөл байдаг. Тэр нөгөө Швейцарын эдийн засгийн хонол гэдэг байгаа шүү дээ тий. Кейнсийн хонол гэдэг нь ардын намынхны яриад байгаа онлохгүй. Тэгэхээр би зүгээр ингээд логикоор хүмүүсийг бодоосоо гэж бодож байгаа. Би бол маш ихтэй. Татвар төлдөг хүмүүс төрийн үйл ажиллагааг аюул сайн ажиглаж байгаа. Бараг зүгээр юу гэдэг байр авчаад тэргээ зараа 2% төлчихсэн хүн ч гэсэн тий. Хүн яадаг гэхээр авснаа мартаад өгснөө мартдаггүй. Би батчаас юм авсан мартчихна. Гэтэ би батчаад 10,000 төгрөг зээлжсэн бол хийж мартдаггүй байхгүй. Тэр хүн татвараа төлнө гэдэг маань төрдөө хянжаа хяналтыг уг нь бол. Тэгэхээр чи ингээд сегментийн нэг аваад үзэх юм бол ингээд Монгол улсын нийт 80% татварыг нийт 20% аж ахуйн чинь төлтий. Тэр үлдсэн 20% нь үлдсэн 80% төлнө гэсэн үг шүү дээ тийм. За тэгээд татвар төлдөг нэгсэх хүн байгаа. За нөгөө халамжийнхан ч байгаа. Нөгөө төрийн албаа агчд байгаа. Тэр шимтгэлээ татвар жандар. Тэр биш шүү. Жишээ надад чи би нэг жишээ шимтгэл байхгүй. Цагдаа нар байна шүү дээ. Төрийн албаа агч гэдэг. Тэгээ бис нь төлчихсэн гэдэг. Нөгөө орд эмчнэр бас хэрэглээсэн байхгүй. За яг эмчнэр бол арай өөрөө за яг юу яг зүгээр ийм юм. Хүн яг энэ нэг ойлголт байгаа нь
орон нутгийн бие даасан байдал гэдэг нэг юм байдаг хгүй. Уг нь бол тэрэн дээр нь яг хүн амын орлого албанчлалын орон нутгийн хурааж аваад чи боддоо аймгийн төв дээр тухайн аймаг дээр байгаа бүх хүн тий хүн амын орлого албанчлалын аймагт оруулах гэж бодоо тий аймгийн хяналттай байна гэсэн үг шүү дээ. Хяналттай байна. Одоо ямар ч хамаагүй хгүй. Бусдаа авчиж байгаа юм чинь. Тэгээ ихэнх нь татвар төлдөг байхгүй. Тэгэхээр татвар төлдөг хүн болгон энэ төсвийг маш одоо анхааралтай ажигладаг. Би бол аль болох айгүй олон татвар төлөөсэй гэж боддог. Тэгээ багаар төлөөсэй тий. Тэгээ хинжаагаас гэж боддог. Зүгээр ойлгомжтой асуудал зүгээр төр чинь маш жижигхэн байх хэрэгтэй. Ер нь төр байх хэрэгтэй юм уу гэдэг асуудал байдаг. Одоо би танаас асуулт асууж сүүлийн асуулт. Энэ Монгол төвлийн татврыг бууруулах боломжтой юм уу? Яага боломжгүй гэж. Та тэрийг зүгээр яг би хэд хоёлаа ярьж хоёлаа санал нэгдчихэв. Яг яриулмаар юм. Бот чинь юм байна байхгүй. Улсын төсвийн 33.5 ихнээ чинь 75% нь урсгал зардал гэж байгаа заяа. Энэ дотор ч нөгөө халамж чи явж байгаа. Нөгөө цалин хөлстэй урсгал зардал гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи бод хэдэн өв нь урсгал зардлын дотор хуваах юм бол нийт халамж авдаг хүн чинь 205 гэж л шүү дээ. Харин тийм мэдээ сонссон. Гэхдээ тэгэхээр чи бод халамжийн ус болж өрөөд аваад энийг хэрэг ингэ зүгээр багсгал. За ядаж зүгээр ингэ яамаа багсгах тий. Төрийн нөгөө одоо олон юм багсгал да. Татврын мөнгө төр чи угаасаа мөнгөгүй шүү дээ. Тийм шүү дээ. Энийг маш сайн ойлгомоор байхгүй. Ингээд одоо сайн ингээд 3 тий манайх ингээд огтд мөнгө авсан чинь зандаж тэр амар баавартай суудсан тий 500 сая төгрөг өглөө. Тэр хэний мөнгө өгөөд өөрөө өгч байгаа юм шиг. Өөрөө өгч байгаа юм шиг. Үгүй чиний зүсэн татврын мөнгөийг тэр хүн өгөөсөө өгөөж байгаа. Гэтэл хөргөө од жил тэр хүн төгрөг өглөө шүү дээ тий. Тэр чинь бол өөрөө яг компаниас өгч байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр энийг мэдрэмжтэй хэрвээ байх юм бол чи энэ төрөг үзье яд нэр. Энэ чинь бизнес хийгээд үзтэй. Энэ төрөг үзье яд. Яг тэгэхээр чиний мөнгөөр ингээд зүг зүгээрсэн борж үрийг сольж штэ. Ямар ихтэн тий. Тэ чи боддоо өнөөдөр ингээд манайхын найрын талаагт гарч байгаа байхгүй юу. Зүгээр л энэ гэр оролцоохны тэнд нэг хайцсан баг. Зүгээр л нөгөө жорлонд нөгөө нэг модон жорлонд хайцсан тий. Нөгөө төрөл нь яг тэрийг шин шаарддаг юм. Яг л тэднээс татвар төлдөг юм уу? Эсвэл бол магадгүй яг тэр нөгөө сонгосон хүмүүс өөрийнхөө сонгоогүй учраас шаардах хэрэг үүсэхгүй. Хуулийн нэг ойлголт үүдээ шаардах хэрэг гэж юм байна. Би чи миний утсыг ингээд авлаа тий. Чи одоо мөнгө үүрэгтэй шүү дээ. Би чамаас мөнгө авахыг шаардах хэрэгтэй байхгүй. Тэр шиг чи яг өөрийнхөө саналаа өгсөн бол тухайн гишүүнээс чи шаардах хэрэгтэй. Би бол зүгээр жоохон амар хамстай сонгон найхын дүүрч ингээд барах итүүмж гэр оруулаа тий. Үнэхээр ингээд явах газар ч байхгүй нүл утаа далуу байгаа хөө. Тэг чи бод тэнд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэнд тийм үү аюулгүй байдал маш олон юм байгаа шүү дээ. Өөрсдөө тохиолдлоос хол. Тэр хүмүүс яагаад шаардах хэрэггүй байна. Тэрнээс өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Би бол тэгж. Тэгээ зүг ингээд тэр хүмүүс магадгүй халамжинд байдаг учраас татвар төлдөг учраас магадгүй саналаа хөдөлсөн учраас шаардах хэрэггүй байна гэж байгаад байгаа. Энэ нь бол татвар Монгол татвар буурах боломжтой. Татвар авахгүй ч гэж болно шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Төр хараа яг үндэ би одоо ингээд өөрөө анх төгссөн учраас ингэж боддог байхгүй юу. Би бүх хэмжнэрийг ажиллаа хийчихээс гэж боддог байхгүй. Жимс нэг хэлбэр шүү дээ. Ажиллаа хэрвээ хайчих заяа. Тийм төр гэж хэрвээ байгаа менежмент л их ёстой шүү дээ. Тэгэх юм бол магадгүй ингээд хамгийн сайн эмчийг яаж олж ирэх вэ гэдэг дээр төр бодох хэрэгтэй болохоос биш эмчнэр өөрсдийнхээ амьдралаар тий өөрсдөө золиослуулаад ажиллах хэрэгтэй байхгүй юу. Энэний менежментийг л төр хийх хэрэгтэй. Тий гэтэл төр яг ингээд өнөөдөр яг юу хийж чинь зүгээр л ингээд эмчрийг ядуу байлгаал ачааг олон нэмээл а би мундаг шүү үнгүү байх хэрэгтэй шүү гэл ингээд төр ер нь бол өөрөө одоо бол ажил болох гэж байна. Тэгэхээр төр гэдэг үгийг бид бас хэрэглэж хэрэггүй нийтийн захиргаа гэж. Тэгэхээр public servant төрийн албан хаагч зүгээр л нийтийн зарц үйлчлэгч гэж нийтээ ол гэж сурах хэрэгтэй юм л. Би ч яг бас надад чи би бас сошиал дэвждэг лээсэ. Ер нь бол төрийн алба гэдэг энэ төр гэдэг чинь амар төрийн захиргааны энийг алж хаяад нийтийн үйлчлэгээний гэдэг нэшлэр ордны яваа. Би түрүүний нэг эмчлэр хай гэдэг жишээ нь юм баггүй юу? Төр гэж байх ёстой юм бол эмнэлгүүдээ эмчтэй байх ёстой тий. Хэрвээ эмчнэр хүсэхгүй бол ирэхгүй шүү дээ. Тэгэхээр ирэх хүмүүсийг ажилтлан боломжийг гаргаж өгөөд урилга тавих хэрэгтэй мөн үү? Энэ дээр төр толгойг ажиллуулах хэрэгтэй байхгүй. Хэрвээ төр гэж байх хэрэгтэй юм бол. Тэгэхээр сорош төр нэг хүмүүс би бас нэг юм хэлмээр өгдөө.
Мартин ам болохоор ингээл бүгд ингээл өглөө босоод хоол ингээл гүйлдээл хоол хийгээл. Наачаас Тэ. айхтаа сэдвэ шүү. Одоо шинжил болонгот ингээл тэ. Хүүхдийн байр болонгот ингээл бүгд ингээл одоо өнөөдөр ингээд наадам болох чинь тэ. Ингээд бүх өдөр хүний эрхийг хамгаалдаг, бүх өдөр ажиглалтай байхын тулд амьдрах хэрэгтэй. Тэрнээс бол нэг баяр зориул биш. Тийм биш. Одоо би бол инхнэртэй л тэггүй. Манай гэр бүл хэзээ ч эмгтэжил эрх зөрчигддөггүй ч би бол мартаа байна. Тэмдэгмээргүй нэ. Хүүхдийн эрх зөрчигддөггүй ч хүүхдийн байр нь бидүс ингээл нэг дагаал тий. Ачаалгүй. Тэмдэгмээргүй. Бидүс хамгийн гоё амьдралаар амьдрах хэрэгтэй, хамгийн зовлонгүй, өдрөлгөн ажиглалтай амьдрах хэрэгтэй. Яг наадам бол үнэхээр бас өөр спешиал тий. А ихтэй бүгдээр наадам гэдэг нэг заавал хонолж идэх хэрэгтэй биш шүү. Энэ халуун хоньны магч хүний бид муу шүү. Баг мах идээр шилтүүд идэх хэрэгтэй шүү. Тий, хоёулын би өнөөдрийн дугаар мөрий яг гоё Монголын үндэсний баяр наадамтай ерөнхийдөө бол цацагдана. Тэгээд хоёулын бас ярилцах цаг ерөнхийдөө бол дуусж байна. Тэгээд сая хоёул бол зөндөл зүйлүүдийг ярьлаа тий. Өөрсөнтэй холбогдлолтой явж байгаа замнал. За тэгээд ирээдүйдээ энэ ностроос бас ямар байх ёстой гэдэг зүйлдээ ч гэсэн ярилцлаа. Одоо бол би танаас магадгүй би танаас асуугаагүй зүйл байж болно шүү дээ. Тэгээ мөн одоо үзэж байгаа үзэгчтэй ч гэдэг юм уу. Тэг өөрийнхөө бас бодсон одоо нэг тэгээсээ гэдэг юм уу. Одоо залуучууд ч байдаг юм мэдэхгүй. Ямар ч та нэг тийм үгүй байвал нэг төгсгөлийн хэдэн хооронд хэлээ тэгээд час хийсэн юм юу вэ? Яг зүгээр би нэг ахад солонгосуудтай Америк татна гэдэг учраас ингээд асууж ингээд мэдсэн юм байдаг юм л юу гэдэг юм асууж ингээд лавл хаяг дуртай. Чин одоо ч ингээд тэмцэж байгаа одоо ч ингээд годомжин зогсоо тий эсвүүслэл илэрхийлж байгаа хүмүүсээс асуух юм бол би хүүхдийн төлөө өөрийнхөө ирээдүйн төлөө жигсэж байна гэж хэлдэг. Би яагаад ингэж байгаа гэхээр гүг миний аав, миний өвөө миний төлөө жигсаад, миний төлөө тэмцсэн учраас би сайхан амьдарч байгаа гэж хэлдэг байхгүй. Гэтэл манад тэмцэж байгаа хэсгээ шоолоод ямар сонио. Тэгэхээр биднээс үнэхээр ингээд тэнийг юм уу? Тэр нэг жигсаал дээр нэг багш хэлсэн шүү дээ. Солонгосууд ингээд хүүшээ та ордны шин тариад бүх их сургуульчин байт юм биш үү? Айдгүй юм уу гэсэн чинь яагаад гэсэн чинь над оюутнууд ч амар ингээд тэмцдیں۔ Тэг яг л ирээдүгөө боддог гэж аах. Тэнгүүд нь шууд логго юм гарч ирж байгаа. Монгол оюутнууд тэгээд тэнийг юм уу? Тэ өөрийгөө боддгүй юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр чиний подкастыг яг хүндлээд орж ирж байгаа шалтгаанч тэр би бас орё гэж байгаа шалтгаанч тэр нэг 5 үгээ хэлээд тэ чи өөрийнхөө амьдралыг өөрөө хайрлаарай тэмцээрэй. Тэгэхгүй бол хоцлонгос байгаас ялгаа юу вэ тэ? Үгээ хэлэхээс айдаг, үйлдэлээс айдаг бол энэ арчлын үндэсний жоохт мэдэхгүй явж байна тий. Энийг чи үнцэнтэй болгохын тулд дугуйр тэмц тэрний дараа чинь амьдрал сайхан болно тий. Хүүхдүүд чиний хооч үед чинь тэр тэмцэл чинь нөлөөлнө гэж би хэлэх гэж ирсэн. За тэгээд баярлалаа тэгээд ямар ч гэсэн ингээ урилга хүлээн авч ирсэн баярлалаа. Тэгээд ярилцахад бол мэдээж сайхан байлаа. За цааш та хоёулаа үгийн олон зүйлүүд дээр үгүй. Ярилцах зүйлүүд их гарах бах. За хамтарч ажиллах зүйлүүд их гарах бах тий. Подкаст хийж байгаа. Тэгээд од дээр хийх юмуд хувийн мэдээж байгаа. За тэгээд өнөөдрийн подкастын маань дугаараар манай од клубийн гишүүн Соёмб ах маань ирж өөрийнхөө байр суурийг сайхан нээлттэй ярилцлаа. Тэгээд урилга хүлээн авч ирсэн баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкаст өндөрлөе. Тэгээд Монгол түмэн сайхан надаарай. Тэгээд баярын дараа баярлалаа. Подкаст хийх байна. Тэгээд наадмаа сайхан өнгөрлөөрэй. Тэгээд би бас зүгээр нэг уриалах гэдэг юм. Болж игэл гоё Монгол уламжлалаа өөрсдөө тээгээрээ тий. Тэхийн тулд энэ уламжлалаа эзэмшээрээ. Магадгүй ингээд сая гонхтой бас нэг мороор хүнд билээхгүй юу. За. Бага монголчууд тоглодог юм байна нэг ч байхгүй. Тэгэхээр магадгүй мороор тоглолцох ч юм уу тий. Ядчил тэмцтэй гэдэг уриалгыг бас хэлье тий. За тэгээ сайхан байлгаа. Тэгээ Монгол түмэн мэдээж өөртөө уламжлал одоо хөгжмийн дэмсэгчүүд юу гэдгийг өөртөө бас ингээд оролцож эзэмшдэг хэлбэрлэг бас орох хэрэгтэй болов би морь ундагчуд юм уу тий. Бүхэл сум харавдаг, ном сумаа харавчдаг. Баггүй юм баг шүү дээ. Шагаарваа нэлэлцдэг тий. За тэгээ баярлалаа. Тэгээд дараагийн подкастаар иргэн уулзъя. Тэгээ бүгдээ сайхан надаараа наадмын дараа шинэ дугаараар уулзцгаая баяр та. За баяр та.